За сайн байцгаана уу? Hex Moon байна. Өнөөдөр та бүхэндээ яг надад ирсэн шиг ижлэхэн юм мессеж дээрээс хөрвүүлэх шаардлагатай гэж санагдаад тэгээд энэ богинохон үзрийн уншлагыг хийж байна. Тэгэхээр энэ 3 өдрийн сонголт байна. Энэ 3-аас та аль өөрт чинь таалагдсанаа сонгоорой. За нэгдүгээр үзэр бол Aquarius үзэр гарсан байна. За тэгээд өдрийн өөрийнх нь ерөнхий мессеж нь бол Trust Universe буюу ертөнцөд итгээрэй гэсэн утгатай мессеж байна. Тэгэхээр яасан гэхээр энэ үзрийг сонгосон та бүхэн маань бол өөрөө бүх зүйлийг ер нь дайчлан хийдэг. Өөрөө л ер нь яг би яг хийхгүй бол би энд оролцохгүй бол би л энийг бүтээхгүй бол гэсэн юм жоохон хитрхи юм одоо өөрөө бүх зүйлийг барьж авдаг, хитрхи дайчин одоо өөрөө бүх зүйлийг хийдэг ийм төрлийн хүмүүс гэж харагдаж байна. Тэгэхээр одоо дээд биеэст нь өөрт чинь одоо өгж байгаа мессеж ягаад өөрийг чинь ингээ бүх зүйл ингээд зогссон юм шиг юм гацалтын мэдрэмж өгöd байгаа вэ гэхээр одоо болноо. Одоо ингээд цаашдаа бол жоохон налаад суугаатхаа. Одоо юу хийж энэ хүртэл яасныг чинь мэдж байгаа. Тэгэхээр энд одоо ирэх дараагийн ингээд тий гоё ивэл сайхан бэлгийг хүлээж авахтаа бэлдээд өөрийнхөө биеийг хайрлаад жоохон налаад суугаатхаа. Заавал энэ бүгдийг одоо чи бүгдийг өөрөө гар бие оролцож хийх шаардлагагүй. Одоо таавал одоо жоохон амрах хэрэгтэй, амрах хэрэгтэй, өөрийгөө ингэж амрааж сурах хэрэгтэй, өөрийгөө хайрлаж сурах хэрэгтэй үе ирсэн байна. Энэ дараагийн үе шатууд бол одоо энэ эхэлж байгаа сар нь бол ерөөхдөө өөрийг чинь жаахан амраач ээ. Одоо дараагийн ингээм амьдралын цикл чинь эхэлж байна. Тэгэхээр энэ гоё амьдралыг эхлүүлэхдээ л энергийг нь яг ингэж өгөөч ээ гэсэн мессежийг бол хөрвүүлээд байна. Тэгэхээр өөрөө бол бүх зүйл рүү адгаад яарад за энийг хийчээ, энийг тэрийг хийчээ, энийг чихгүй бол болохгүй. Яг үүндээ таныг байсан ч байгаагүй ч таны өмнө урд нь хийж бүтээсэн зүйлсээс одоо шалтгаалаад тэдгээр зүйлс таньгүйгээр ч гэсэн одоо ингээд амжилттай явах боломжтой болсон байгаа. Тэр нь одоо юу ч байж болно тий одоо ямар нэгэн үйл явдал байж болж гин эсвэл ажил эсвэл одоо гэр бүлийн харилцаа байж болж гин бүр ингээ харилцаа ажил төрөл одоо бизнес мөнгө санхүүгийн тал дээр ч гэсэндээ заавал бүгдэнд нь өөрөө оролцох гэд хэрэггүй. Одоо жоохон өөрийгөө ингээд тий амраагаад одоо жоохон юм хатны эмгтээлэг энергитэй одоо авдаг энергийг жаахан өөртөө суулгамаар байна. Одоо өгдөг одоо үе чинь бол ерөөхдөө ингээд дууссан байна. Мэдээж өгчөөж авдаг хуйлтай. Гэхдээ одоо ертөнц үнийг ойлгосон, ертөнц таныг үргэлж өгснийг чинь мэдж байгаа учраас одоо танд өгмөр байна. Тэгэхээр ертөнцөд итгээрэй. Бүх зүйл сайхан болно. Таны жоохон алаад тайвшраад суугаад үзье. Өөртөө итгээд үз, ертөнцөд итгээд үз. Бүх зүйл хүссэн чинь одоо танд ирэх болно. Тэр зүйл одоо болох болно, бүтэх болно. Санснаар ч болох болно гэсэн мессежийг дээрээс хүргүүлж байна. Өөрийгөө жоохон хайрлаарай гэж дахин хүсье. Зүн совингоо сайн сонсоорой гэж бас хүсье. За баярлалаа манай нэгдүгээр картыг сонгосон хүмүүс маань ихэвчлэн өөр нагаар болон ус махбодтой ордууд сонгосон бололтой. Заавал энэ дээр байгаа Aquarius гэдэг мессеж бол тийм чухал биш. Зүгээр ерөөхдөө бол ус агаар энергитэй хүмүүс мэдрэгдэж байна. Бас дээр нь титэм хүрд, мэлмий хүрд гэдэг те өөрийнхөө ингээ дээд биетэй холбогдох ер нь юм жоохон сүнслэг мэдрэмж өндөртэй хүмүүс байгаа л доо. Тэгээд хэрвээ тийм бол өөрийнхөө зүн совинг жаахан сонсоод өөртөө жаахан итгээд бас ертөнцтэй итгээд өөрийнхөө ингээ өнгөрсөн одоо хүн одоо үлийн үр гэж ярьдаг ч те хийсэн бүтээсэн зүйлстэй сэтгэл хангалуун байгаад өөртөө итгээд жаахан үзээрэй. Жаахан хүлээгээд үзээрэй. Жаахан налаад амраад өөрийгөө хайрлаад үзээрэй гэсэн мессеж байна. За баярлалаа. За 2 дугаар өдөр маань бол одоо яг бүтэн сар хоньны ордод гарсан байна. За тэгэхээр энэ бол яг одоо хоньны орд гэхээр хоньны ордныхоо хамаатай биш. Ерөнхийдөө гал болоод шороо махбодтой ордууд бас нэлээд байгаа байх гэж бодож байна. За тэгэхээр та нарт маань одоо яг шинэ сар ингээд эхэлж байгаа мессеж байна. Тэгэхээр юу гэсэн үг вэ? Тэгэхээр та бүхэн маань одоо байгаа энерги нь мэдрэгдэж байгаагаар бол ямар нэгэн зүйл эхлүүлмээр байгаа шинэ зүйлсийг ингээд эхлүүлэх гээд шинэ амьдрал руу тэмүүлээд шинэ төлөвлөгөөтэй болчихсон тий шинэ төлөвлөгөөгөө гаргачихсан эсвэл байгаа боловч яг тийшээгээ орж чадахгүй араас нь ингээд чангаасан зүйл хойно үлдээсэн байна гэж бол дээд таны биеэс танилуу одоо таны даалт ухамсараас тий
илүү мессеж хүргүүлж байна. Та яг ингээд өмнө нь дуусгах хэвээр ямар нэгэн зүйлийг дуусгаагүй байна. Яг эцэслэн дуусгаагүй байна. Аль нэг дуусаагүй ажил байна, эсвэл дуусаагүй харилцаа байна. Эсвэл одоо нэг дуусаагүй ямар нэгэн зүйл байна. Амьдралын одоо шинэ цикл эхэлж гин гэж бодох юм бол та өмнөх амьдралтаа авч орох зүйлсээ яг шийдээгүй, шийдвэр гаргаагүй байна гэсэн үг. Зарим зүйлс дээр хүн байна уу? Тэ ажил, амьдрал, карьер юу ч байсан гэсэн. Та ерөөхдөө өмнөх өнгөрсөнд нэлээд одоо үлдэгдэлтэй байна л гэсэн үг. Тэгэхээр одоо ингээ өнгөрсөнд нь яг үлдээгээд та шийдвэр гаргаад энэ дараагийн том амжилт руугаа дайрах хэрэгтэй юм яарууд авч явах хугацаа үлдсэн байгаад байгаа юм байна л та. Тэгээд тэр мэдрэмж нь өөрийг чинь ингээд чангаагаад одоо хэцүү мэдрэмжүүд өгөөд байгаа болол та. Тэгэхээр өөрийн чинь дэд биес яг ингээд хүзэрч гисэн өгж байгаа мессеж нь бол яг энэнийхээ төлөө зүтг, урагшил, одоо л яг хөдөл. Таны одоо л өөрийнхөө төлөө, яг энэ ажлынхаа төлөө, энэ зорьсон зүйлийнхаа төлөө хөдлөөрөө. Энэ бол уул нь маш том яг зөв одоо шинэ эхлэл, яг зөв шинэ барьж авсан сайхан том зүйлсийн эхлэл байна. Тэгэхээр ингээ зааг дээр нь гацхгүйгээр ингээ өмнөхөө эртгэн шиг өмнө байсан тэр одоо хийж дуусгаагүй зүйлсээ хийж дуусгаад тэр олсыг таслаад урагшламаар байна. Урагшлах хэрэгтэй байна л гэсэн мессежийг өгөөд байна. Та бүхэн маань их том зорилго тавьсан байгаа бол одоо ер нь бол нэг л тийм уулыг давах шаардлагатай, тий алсын одоо хол газар явах шаардлагатай ч юм уу ингээд тий их л холыг харсан боловч урд нь ийм том саад гараад ирсэн юм шиг айгүй хэцүү хойноос нь чангаагаад байгаа мэдрэмжтэй байгаа юм шиг байна. Тэгвэл энэ бол таны өөрийн чинь л одоо өөрийнхөө хийсэн бүтээсэн зүйлсийг эргээд нэг харт дуусгаагүй зүйл байвал дуусах тэгээд урагшил энэ ерөөсөө асуудал биш та чаднаа л гэж байна. За дээрэс чинь ийм мессеж өгсөн байна. Тэгэхээр 2 дугаар картыг сонгосон хүмүүстээ хүчтэй байгаарэ гэж хэлье. 3 дугаар картыг сонгосон хүмүүс маань бол энэ Арслангийн ордонд ер нь сарны одоо төгсгөл хэсэг байна. Тэгэхээр энэ хүзрийг сонгосон хүмүүс маань бас л шороо болон гал махбодтой байгаа бололтой ордууд байгаа л та ер нь өөрийнхөө нэлээд ийм одоо бодсон сансан зүйлсийнхээ нэлээд төгсгөлийн шатанд яваа бололтой ажил төрлөө нөө те харилцаа ч юм төгсгөлийн ийм сүүлийн шийдвэрийг гаргах гад гацчихсан зогсчихсан жоохон айчсан ч юм уу нэг тийм надад бол жоохон айдас мэдрэгдээд нэг тийм санаа зовлт те ингээл айдас нэг юм төгсгөлийн мэдрэмжүүд айгүй их байна. Энэ бол яг одоо гацалт гэх нь хаашийн өөр албаар ингээд зогсож байгаа мэдчихэл байна л да. Тэгээ хин нэгнээс хаанаас ч юм тусламж ирэх хэрэгтэй юм шиг нэгтэй за би яг ганцаараа бол бас яг энэ бол яг энийг бол яг би бол ингээд дуусгахгүй ч юм шиг энэ яг ингээд зөв миний ингээд дуусгачих нь яг зөв буруу юу гэл тэгээ өөрийгөө жоохон өөрөө бол ер нь жоохон ингээ харанхууруу буланлуу шигцэн маягтай уул нь ингээл ганцхан алхаад урагшаа гэрэлд гарчмаар байдаг дараагийн өрөөлөө орчмоор байдаг гэтэл нөө хаалганы завсраар гэрэл тусахгүй тэр хаалгыг хин нэгэн яг нэг жоохон ингээ онгойлгоо жоохон завсар гаргаад гэрэлтүүлчихвэл би орчих гээд байна ч гэдэг юм уу нэг тиймэрхүү л нэг ухрах гад байгаа юм шиг тийм л мэдрэмж төрөөд байна. Гэвч бол одоо өөрийн чинь дээд биес өөрт чинь өгж байгаа мессеж юу вэ гэвэл энэ зүйл таны хийсэн одоо зүйл явж л байгаа явж гин. Тэгэхээр энийг та дуусгах хэвээр. Тэр хин нэгэн гэрэл гаргах биш. Та гэрлийг асаах хэвээр. Та тэр гэрлийг гэрэлтүүлж байж энэ замаар энэ гэрэлтсэн эхний тэр гэрэл нь та өөрөө байж энэ ажлыг таал энэ гэрлийг нь одоо гаргаж энэ ажлыг дуусгах хэвээр. Энийг заавал дуусгах хэвээр. Энийг дуусгах хүн нь бол та өөрөө. Тэгэхээр энэ хүрэх замыг гэрэлтүүлэх хүн та өөрөө. Тэгэд энэ бол ингээд та өөрөөсөө одоо итгэлгүй байдлаа одоо үлдэн хөөх хэрэгтэй. Өөртөө маш итгэлтэй байх хэрэгтэй. Та айгүй маш их хүчтэй өөрийгөө таны дотор ийм том ингээ бусдыг гэрэлтүүлэх ийм их том гэрэл гэгээ хүч чадал байгаа гэдэгт итэг. Уг нь та мэддгэлтэй зүгээр яхав жоохон албаар жоохон хоошоо суумаар энэ яг миний л төгсгөх ажил биш юм шиг төгсөх харилцаа биш юм шиг санагдаад байгаа байх. Гэвч энэ гэрлийг танаас өөр хинч барихгүй хин нэгэн танд хизэж одоо гэрэл асааж өгөхгүй хизэж жоохоо энэ бодож байгаа зүйл дээр чинь бол хин нэгэн танд гэрэл асааж өгөхгүй л байх. Тэгээ нэг ингээд төгсгөхөд бол төгсгөх нь бол яг таны л хийх ёстой зүйл гэж бол хэлээд байна. Тэгэхээр та маш том гэрэл гэгээ шүү дээ. Таны араас одоо энэ гэрлийг хараад явах одоо олон хүн олон итгэл олон ингээд юм
сайхан өсөл тэмүүллүүд байна. Тэгэхээр энэ гэрлээ та дотроос асаагаад өөртөө итгэлтэй байгаарай. Өөрийгөө хизэж битгий чамлаарай, голоорой. Ер нь бол уг нь их л өөртөө итгэлтэй хүмүүс байна. Тэгтээ яг ингээд үе өөрийгөө жоохон хоош нь дараад татаад байдаг бололтой. Хэрэггүй гэрэлтэх ёстой хүн бол гэрэлтгэл ёстой. Та гэрэл бол одоо гэрлэл байх хэрэгтэй. Тэгээ өөрийгөө ингээ гэрлэн гэдгийг мэдсэн мөртлөө битгий өөр газраас өөр хүний асаасан гэрэл рүү одоо тэмүүлэх гэж те өөр хин нэг надад гэрэл асаах хэвээр мэдээж амьдрал тийм үе байлгүй л яхав. Гэхдээ энэ гэрэл бол энэ удаагийн энэ дуусгах хэвээр одоо төсөлч байд юм уу, ажилч байд юм уу, би сайн мэдгүй нь харилцаач байд юм уу, ямар нэг юм дуусгаж байгаа л яг дуусгах юм төгсгөлийн шатны тохиол ирээд л байна. Тэгэхээр энийг та дуусгана. Битгий санаа зовоо өөртөө итгэлтэй бай. Та амжилтаа дуусгаж чаднаа. Та бол гэрэл хийгээ байж чаднаа гэсэн мессеж хүргүүлж байна. За ингээд 3 өдрөө уншаад дууслаа. За та бүхэндээ баярлалаа.